Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, үндэсний үйлдвэрлэгч Creative Kitchen тавилгын үйлдвэр. Сия, хүүхдийн баярч өнгөрчлөө. Харин тий. Наадам залгалаа шүү. 6 сар дундаа орчлоо. Дундаа орчлоо. Юу хийх вэ? Наадмар юу хийх вэ? Хайчих уу? Харин хада хоёул хайчих уу? Агаар сэлгэнд гарыг л та. Тий, одоо энэ жил чинь яг нөгөө 100 жилүүд үндсэндээ дуусч байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Түрүү жил чинь зөндөө олон аймагуудын сумууд юм 100 жил болж байсан шүү дээ. Энэ жил яг нэг цөөхөн идэх сумдуудын ой болох юм билээ. Тэгэхээр ой явж үзэх үү? Сайхан наадам. Тэгээ наадмар чинь тэгэл ерөнхийдөө манай Улаанбаатар хот чинь ихэнх нь л хөдөө гадаа яваад зам талбай чинь сайхан сэлүүхэн юун төгжрөл байхгүй болчдөг сайхан тий. Тэгээд одоо нөгөө бусад гурван үйлрэлт нь одоо нөгөө хүмүүс завгүй ажиллах юм л да. Тийм шүү дээ. Тэгэл одоо нөгөө төгжрөл утаагаа ярьсаран байтал тэгэл нэг мэдхнэ ингээд нөгөө хавар залгахчих. Зам болохоор мартагдаад хүүтэрхээр яригдаад. Зам болохоор мартагдаад тийм. Одоо бол энэ цаг үед бол ямар ч утаа ирсэн байхгүй гоос тийм. Уг нь бол одоо айгу уус төрж байна байл. Сүүлдээ бүр үнцгийн уус төрж байна уу тий. Одоо уг нь бол яг энэ цагаас ярьж юмар байхгүй тий. Одоо ингээ удахгүй намар бол. Тухайн яг нөгөө моменттай хүмүүс яг яригдж байгаа л мартчихдаг. Яг тийм. Гэхдээ өвөл болохоор утаа төгжрэл да гэжсэн надад улаарангууд мартчихдаг. Одоо ингээ хүмүүс мартцсан байгаа байхгүй юу? За, хаалт өгч чинь. Хэмбэ. За. Сайн байна уу? Сайн байна уу? За баярлалаа. За баярлалаа. Бараад чек хийж байгаа юм шүү дээ тий. Өдрийн хоолоо яг идээгүй байсан. За хоол идэх Гой халуунаар байна уу тий? Тийм байна. Тийм шүү дээ. Prata chicken яг солонгос аргаар амталж хийдэг ийм гоё дахианы махтай амталсан хоол хөргөлтөр эн чинь яраас хөдөө орон нутагт байдгийн билээ шүү дээ. Салбартай юм тийм үү? Тэгэхээр бас заавал Улаанбаатар хот гэхгүйгээр хөдөө орон нутгийг салбараасаа захиалаад авах боломжтой юм байлээ. Зөө. За өнөөдрийн зочин. За нэр зочин хин ирсэн бэ? Би мэдээг харин одоо харин хэлэх үү? Орж ирэхээр нь харуулах уу? Хэлчихээ. Одоо эрэгтэй үнэ эмэгтэй үнэ? Эрэгтэй үү? За. Яг уу сүүлийн үед манай монголчууд нэг юм арстай айгүй тийм амжилттай яваад байна шүү дээ. Тэр юу гэж бодож байна? Одоо дэлхийд айгүй амжилттай. За үндэсний урлаг бас байж болж байна. Үндэсний урлагтай бас хамаатай юм байна. Үндэсний урлагтай хамаатай. За. Үндэсний урлагтай бол яг үндэсний урлаг гэж ярихаар бас хүн таахгүй дээ. Тэгвэл жоохон дөхүүлэлт их юм бол би бас таах гэж орлоо. Одоо ингээд тэр ч мөн хүүхдүүдтэй холбоотой гэх юм уу? Гадаадаас ингээд айгүй олон медаль энэ төр авчирдаг хүүхдүүд байдаг шүү дээ. Урлаг талтаа. Урлагаас гаралтай. Боловсрал талтаа. Урлагаас ингээд за боловсралтай бас холбоотой л да. Тийм үү те. Тэгтээ төхүүлж гинөө. Боловсрал бол бас төгөж байна. Төгөж юм боловсрал руу ер нь бас дийлэн хувь нь бас холбоотой шүү. За тэгвэл ерөнхийдөө урлаг боловсралтай холбоотой тийм зочин ирэх юм байна гэж ойлгож болох юм шүү те. За хогт урс ирсэн байна. Тийм үү. За сайн байна уу? Сайн байна. За амралтын өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Сайн байна уу? За ийшээ сууч. За сайн явж ирсэн үү? За сайн. За энэ дөрөв суугаарай. За сайн байна уу? Сайн байна уу? За ямар зочин байна? Урлагтай холбоотой байна уу? Боловсралтай холбоотой байна уу? Гарч исэн хүмүүс байна. Яг аргагүй урлагтай тэгээ боловсралтай холбоотой хоёр хүн ирсэн юм байна. За тэгэлгүй яг уу. За Монголын оюун ухааны академийн захирал одоо Монголын соёлын үеийг тээгч Хатанбаатар захирал үргэлж ирсэн байна. За мөн Монголын соёлын үеийг тээгч Монгол Улс орны хил хуурын холбооны хил хуурчдын холбооны ерөнхийлөгч манай Рэй. Харин дэлгэр. Би бас нэг MC гэрийн бодоод байна шүү дээ. MC гэсэн. Рэй гэдэг бол яг урлагийн нэр нах тий. Манай гэрийг зорин ирсэнд баярлалаа. Тэгээд халуун 100 бох байгаа учраас гоё хүүтэн ямаараас дайлтын билүү гэж бодож байна. Та хоёрын хувьд юу гэж бодож байна? За баярлалаа тий. За энэ хэдээс алийг нь ухаа манай бас нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Эбо Холтинг гэхэд ийм гоё нөгөө шингэн зүйл оруулж ирдэг супермаркетуудаар худалдаалагддаг energy drink болон витаминтай ийм энержи байгаа байхгүй юу. Тэгэхээр ялангуяа нөгөө спортын төрөллөөр хичээлдэг одоо нэг энерги авах одоо тий энерги их зарцуулдаг хүмүүст зориулсан. Тэгээд хоёроос энерги аваасаа гэж үзэж байна. За energy drink. Энержи drink үү тий. За ажгаар нь бас ингэ цэврээ сууж байгаарай. За бас гадаах юм байна тий. Тэгж. За цэврээ сууж байгаарай.
Гэхдээ манай хоёр бол би бодохдоо бол яг нэг бие хүчний тийм одоо энерги хөлс хүч зарцуулахаас илүү оюун ухааны тарихны нэлийн тийм хүч хөдөлмөрийг зарцуулдаг гэсэн үг тийм. Тий. Ер нь яг одоо оюуны спорт талаас гэд ярих юм бол спорт талаас хариул яхаарахгүй. Ерөөсөл дээд зэргийн төвлөрөж шаарддаг. Ийм спорт учраас тэгээд энэ дээр бол илүү их энерги зарцуулна. Зөв. Би зүгээр хашгираад хэлэхэд хашгирч байгаа бас тэгэд боддог ус. Ийм нэг маш их юм цээжилдэг ийм нэг оюун ухааны юм хийдэг бас айгүй тийм томтлоготой байдаг болов уу гэж хатагсан шүү дээ. Боддог ус өхөө тэгсэн чи хатагд олон болгоод ивэл юм биш үү? Стандарт юм биш үү? Чи ямар сонир бодлоо. Анх бол одоо ингэдэг нөгөө Монгол оюун ухааны академи байл одоо нөгөө хүүхдүүд амжилт үзүүлээд хүмүүсний хэсэг ингээл мэддэг боллоо шүү дээ. Тэр үед л яг одоо нэг тиймэрхүү нэг зорос бодол орж ирдэг байсан байхгүй юу? Шууд утгаарна. Тийм, шууд утгаарна гэж ярьж байгаа. Тэгэхээр нөгөө томжи бас тэгд тийм ойлголтууд өгдөг. Ер нь бол яг судалгаа бол байдаг шүү дээ. Монголчуудын одоо тарихны хэмжээ одоо европчуудынхаас тэдэн грамаар илүү өднө гэсэн юм бас нөгөө судалгаанууд бол байдаг. Гэхдээ мэдээж нөгөө тарих сэтгэх бодох энэ үйл явц бол за магадгүй тогтоох те бүтээлж байх тэр үйл явц бол ерөөсөө том жижиг харьцуулын дээр хамааралгүй нөгөө тарихны эсүүдийн холбоос буюу евро энэ холбоо шиг л хэр сайн хийж чадж гинэ гэдгээс л хамаардаг гэсэн. Зөв. За манай зөвчөд өдөр хоолоо идэж юмсан уу? Амжаагүй. За зочдод байдаг тий. Пицца, чикен идэх юм уу? Эсвэл зүгээр чикен идэх юм уу? Пицца, хэлбэрийн чикен. Хэлбэрийн чикен. Бид ч гэсэн өөрсдөө сандуураа сууж ин. За бада чикен. За манай өрөөний сон цагаан байна. За ерөнхийдөө соёлын хэлчээгээр 22 оноос хойш Европын 845 хотоор явж байна. Тэгээд Жилийн чанд 100 Монгол хүүхд залуучуудаа хос соёл хөгжүүлэх хөтөлбөр гэж санаачлаад Монгол өвөг хөгжим, соёл одоо хөөмий, хэл хуур, цуур хөгжмийг бас хүүхд залуучуудаа зааж сургаж тухайн улсын иргэдэд бас дэлгэрүүлж байна. За тэгээд Монгол Улсын дэлгүүрчтэй холбоо 23 оны 11 сард байгуулад одоо Европын 5 улсын салбараа нээсэн. Сая Японд салбарын гадаад 6 улсын салбараа явж байгаа. Тэгээд ерөнхий бас зорилтын хүрээнд бол Монгол одоо өв соёлын төвийг бас олон улсад байгуулахар зорж ажиллаж байна. Одоо хамгийн ихний ажил бол Швейцарын Женев хотод бас байгуулах гэдэг газраас судлаад явж байгаа. Оо ямар гоё. Тэгээ одоо энэ чинь хэл хуур гэдэг одоо Монголын үндэсний өв соёлыг бол төвийн даваар түгэж штеп. Тэгээд тэр бас их гоё юм байна. Би одоо нэг Динжимэгэд бас нэг цанаас өрөө Динжимэгэд бас нэг сургууль дээр очиж ирсэн бүр ингээд танхим байгуулсан хэл хуурын талаар тэгээд нөгөө маш олон төрлийн ингээд нөгөө дээрвийн хуурнууд бүр ингээд нөгөө түүхний олдроос олдсон тийм хуурнууд үлдээсэн тийм гоё нэг танхимтай сургууль очиж ирсэн. Тэгээ хүүхдүүд ингээд бас тэр хэл хуурыг ингээд тоглож моглоод бас их гоё сонирхолтой үлдсэн байлаа. Манайхан тэгээд ер нь яг хэл хуур гэж хөгжмөхөр зөвхөн одоо Монголынх гэж боддог. Гэтэл энэ одоо 160 улсад дэлгэрсэн байгаа. Энэ хөгжмийн бас өв хөгжим нь Монголоос олдсон. Эртний одоо 2000 жилийн тэртех. Хүний гүрний одоо хэрэгжилжсэн те археологи холбоор Төв аймгийн Моринлогын тагшуунаас олдсон 1980 онд. За тэр археологи холбоор бол одоо энэ хулсан одоо ясаар Украин одоо далдын ясыг цуулж ирсэн ясан хуур олдсон. Энэ ясан хуур нь одоо одоос 2000 гаруй жилийн тэртех одоо энэ эдэлбэр дотроос гарч ирсэн. Тэгэхээр энэ хөгжим бол энэс ирт одоо үүссэн байх магадaltaй гэдэг явж байгаа. Дэлхийн 160 улсын хэл хуур тоглоом судлаач нар Монголыг их фокуслж байна. Тэгээ Монголоос эртний хөгжмийн өв хөгжмөөс Монголоос ингэж археологи холбоороос олдож байна. Цаашдаа өшөө үйл эртний судалгааны ажлууд бас хийгдэж байгаа. Тэгээ яг манай холбоо бас 21 аймагтай салбар холбоотуудыг бас байгуулад нэгээрээ бас танхимуудыг бас байгуулж байгаа. Тухайн улс одоо аймаг сумдад Монгол одоо уламжлалт хэл хуурын танхим байгуулаад 4 аймаг 4 сум байгуулсан явж байна. Тэгээд тэр танхимаараа дамжуулж тухайн аймаг сумд байгаа өглөө уламжлагчдын үеийг хойчийн залуучуудад өглөөлөх сургалтыг хийгээ явж байгаа гэсэн. Тэгээд одоо 26 буюу эх жил одоо 160 улсын олон улсын хэл урчдаг монголч олуулах гэж бэлтгэл ажилтнаг орцсон бас явж байгаа. Тэр тэгвэл маш том ажил болох нэ тийм 160 орны одоо хэл хуурчид монголч болох гэж штэ. Одоо энэ жил олон улсын хэл хуурын нийгэмлэгийн бас олон улсын хэл хуурын чуулган Японы Хоккайдот 10 сарын 24-өөс 27-ны хооронд болно. Тэгээд энэ чуулганаар нийтдээ 50 гаруй улсын хэл хуурч тоглоо судлаач нар
Энэ дээр одоо аль биесээр Монголд хийх үйл ажиллагаа танилцуулах гэж бэлдэж байгаа. Тэгээ олон улсад бид нар бас энэ хэл хуурын холбооны салбарыг бас байгуулад байгаа учраас тухайн улсад бас энэ соёлын үрийг таниулан сурчдаг. Дээрээс нь Монгол одоо битбос зөвхөн хэл хуур гэхгүйгээр одоо хөөмийн цуур гэл олон төрлийн хөгжмүүдийн тэр өвийг бас таниулах төвийг бас байгуулах гэдэг гэж бодож байгаа. Тэгээд энэ ажлууд хэлцээ явж байгаа. Тэгээд батнатаа бас олон сайхан ажлаар хамтарч ажиллаж байгаа. Тэр бол одоо бас манай 2020 оны онд одоо Монголын соёлын хэлчээр томилогдсон. Би 21 онд томилогдсон. Түүнээс хойш соёлын хэлчээрээс олон чиглэлийн ажлуудаас хамтарч хийж байгаа. Тэгээд За тэрний талаар хэдүүлээ сайхан өөдөнд тухалж байгаа. Тийм. Сайхан тухтай яриад өгөө. Дахины махнасаа. За хоолой сайхан тухтай намслаа их сайн хамттай юм байна. Санаа зовлтгүй идээд өдрийн хоолой идээгүй ирсэн баг тий. Би нөгөө рейтэй баг 2000 оны дундуур байна уугүй юу нэг ярилцлага хийж исэн. Тэгээд тэгэхэд яг нөгөө битбокс хийгээд удаагүй байсан болов уу гэж бодож байна. Хэдэн жилийн өмнөөс энэ яг битбокс гэдэг урлагаар хичээллэж ирсэн бэ. Одоо яг нийт хэдэн жил болж байна. за битбокс урлагаар 2004 оноос хойш одоо ингэ 21 жил. Тэгээд ер нь бол яг одоо дан битбокс гэхгүйгээр хүн хөгжим тал руугаа бүтээлүүд хийж байгаа. 2018 онд бас 2008 онд одоо Монголын үндэсний битбоксing холбооч байгуулаад 18 онд 10 жилийн яваагаар нь Mongolian Got Talent орж бас нөгөө тухайн үед байсан гишүүд болон сонсогч нартаа surprise veriгээд орсон. Тэгээд энэ дээр бол битбоксоос илүүгээр хүн хөгжмийн технологиг бас харуулсан. Тэгээд тайгадаг бүтээл яг одоо тайгад ямар ан амьтдын дуу чимээ байдгийг тэнд дараа зэрэгтэл бүгд л одоо тайгад очих тэр төсөөлийн аялгауг хийсэн. Тэгээ энэ бүтээл ийм одоо олон төрлийн бүтээл бясалгын хөгжмүүдийг бас хийж байна. За сүүлд одоо бүтээлээр ажиллаж байгаа зүйл маань гэхээр хөгт хүн гэх прожект байгаа. Тэгээ энэ болохоор хүн хөгжмөөр сэтгэл заслын Монгол уламжлал сэтгэл заслал гэдэг шинэ төрлийг одоо бас үүсгээд одоо санаачлаад явж байгаа. Тэгээ энэ заслын хүрээндээ аутизм даунтай хүүхдүүд дээр бас сэтгэл засах тэгээд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлийн хөгжим бясалгын одоо прожект маань явж байгаа. Тэгээд хавдар судлалын үндэсний төв дээр байгаа бас манай хамтран даунтуулагч нар эмч совилогч нар ажилтнаар маань ч гэсэн одоо энэ дээр хамтарч ажиллаж сайхан Монгол уламжлалт төр дундаа хөөмий хэл хуур энэ хөв хөгжмийн аялгаугаараа бас энэ сэтгэлийн дархлаа буюу одоо өвчнөө даван туулах тэр сайхан хөгт аялгуудын одоо прожект эхлүүлсэн гэдэг явж байгаа. Зүг. Ямар гоё юм бэ те? Одоо эн чинь уралгаар хөх аялгаугаар бас эн чинь анагаахын үйлс хийгээд байна шүү дээ. Тэ? Тэгэхээр би живдэр түрүү дотоо ярьсан биш. За урлаг боловсрлуу гэлдэгжсэн чи одоо эн чинь тий анагаах болоо явууллаа шүү. За бүдэн рүү хөдөлөөс за. Юм аваад очиж байгаа тий. Хоол нэж Оо одоо хийхээр ам цанганаа. тий. За. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, үндэсний үйлдвэрлэгч Creative Kitchen тавилгын үйлдвэр. Оюуханы актив бол одоо би бас түрүү заяагаар ингэ тааларч байсан байхгүй. Монголд хамгийн их медаль авчирдаг салбар юу вэ гэсэн чинь манайхан урлаг үндэсний урлаг гэж нэгэдсэн байхгүй. Би болохоор одоо энэ оюуханы энэ гадаадын тэмцээнд ороод монгол хүмүүс бол одоо төрөл төрлөөр нэгээд маш олон төрлийн медаль авчирч байгаа шүү дээ. Тэгээ би түрүү таалагдсан. Тэгэхээр энэ жилийн тухайд урд жилүүдийнхийг бол манай одоо үзэгч сонсогчдод зөндөл харсан баг тий. Тэгэхээр 2025 он гарсаар ер нь Актимаас ер нь гадаад дотоодын ямар уралдаан тэмцээнд явуу Актимийн ер нь үйл ажиллагаа ер нь яаж өргөжж जैन тий. Ямар шинэ гоё прожектууд гарч ирж जैन тий. За оюуханы Актимийн хувьд бол яг цаад одоо оюуны хөгжлийн олон тард сургалтууд явагддаг. Энийн гол цөм нь бол ерөөсөө гол нэг сур харга барилыг л эзэмшүүлдэг. Тэгэхээр яг 21-р зуунд одоо хамгийн супер ур чадвар бол хурцтай сурах ур чадвар. Яг бол өдөр тутам энэ мэдээлүүд ховсон өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр өнөөдөр хэрэг зөв гэж бодож ирсэн ойлголт маргаас ч үүсгэж байна. Тэгэхээр ямар ч төрлийн энэ мэдээллийг тухайн сэдв байж болно, ур чадвар байж болно, хурдтай сурч чадах юм чадвартай байх хэрэгтэй. Тэр утгаар нь энэ сур харга барилыг л бид нар эзэмшүүлэхийг хичээдэг. Хүн болгон заав оюуны спортын тамирчин болох албагүй. Гэхдээ үүнээс гадна бид тэгвэл оюуны спортын олон төрлийг хөгжүүлээ. Өөрийгөө одоо орон нутгийнхаа төвшөнд, улсынхаа төвшөнд, олон улсын төвшөнд сорио гэсэн энэ хүүхд залуучуудад бас энэ боломжийг нь олгож байгаа гэсэн. Ингээ өнөөдөр оюуханы Актив маань Улаанбаатар хот, орон нутаг, заавар цаашлаа бидний одоо нэг гол эрхэм зорилго байж тээ
Монгол орныхоо өнцөг булан бүрд оюуны өрийг бас ингээд тарья гэж байгаа. Тэгэхээр энд одоо бүр нэг сайхан мэдээ нь бол одоо сумдуудад хүртэл үйл ажиллагаа маш гоё идэвхтэй явж байна. 1500 хүн, 2000 хүн амтай сумд хүртэл одоо академийн үйл ажиллагаа маш амжилттай явж байгаа. За тэгэд яг спорт талаас бид нэр ярих юм бол оюуны спортын маш олон төрлийг Монголд бас хөгжүүлээд явж байгаа. За тэгэд өнгөрсөн энэ 15 жилийн хугацаанд бид дотооддоо гэхэд 240 орчим тэмцээн зохион байгуулсан байна. Давтагдсан тоогоор 35,000 гаруй хүүхд залуус ахмад үе. Хамгийн залуу тамирчин 2 настай, хамгийн ахмад нь 73 настай. Тэгэхээр оюуны спортын одоо энэ тэмцээн уралдаа энэ төрлүүд насны хязгаар байдаг нь гайхамшигтай зүйл байна. 5 настай тамирчин 60 та хүнтэй ч гэсэн өрсөлдөнө гэсэн үг тийм ахмадтай 5 настай ахмадтай хүртэл өрсөлдөж байна гэсэн. За тэгэд бид Англи, Америк, Герман, Швед, Япон, Солонгос гэх дэлхийн маш олон нийт 74 тэмцээнд амжилттай оролцсон байна. 151 цом, 1609 медаль хүртэж. За дэлхийн Гиннесийн маш олон дээд амжилтыг эзэмшиж байна. Одоо дэлхийн 54-ийн дээд амжилтын 34-ийн жишээ нь манай тамирчид эзэмшиж байна гэдэг. Тэгээ ялангуяа 24 он бол бидний хувьд бол бүр онцгой жил байсан. 4 жилд нэг удаа явагддаг оюуны олимпиад энэ том тэмцээн Араб нэгдсэн Эмират улсын Дубайд болсон. Энэ тэмцээнд манай баг тамирчид нийтдээ энэ тэмцээнд 35 улс оролцсон. За ингээд манай баг тамирчид 36 медалийн 35-ыг авсан. Өөрөөр хэлбэл ганц медаль үлдээсэн байна. За үргэлжлүүлээд одоо ойд тогтоолтын дэлхийн аварга 33 дахь удаагийн дэлхийн аваргад баг тамирчид мань ороод 90 медалийн 80-ыг авсан байна. За мөн одоо хурдан уншлагын дэлхийн аваргаас анхны мөнгөн медалийг бас манай тамирчин авсан байна. 30,000 гаруй хүүхдэд номыг өртөө 38 минутын хугацаанд уншиж дунджаар 1 минут 815 ойлгоцсон 90%-аар дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа. Гэх мэт ингээд маш олон Азийн аваргын тэмцээн, олон улсын тэмцээнүүдэд нийтдээ өнгөрсөн жил 150 гаруй медальд 51 медалийг бол хүртсэн байна. За энэ жилийн хувьд бол бид за Францад болсон манай Австралид гэрээс салбарын баг тамирчид очиж Австралийн Францад болсон тэмцээнээс 20 гаруй медаль бас авч одоо төрүүлсэн байна. За мөн одоо нэг тамирчин маань усан дор нэг багц буюу 52 ширхэг хүзрийг тогтоо алдаагүй сансар Гиннесийн рекордыг тогтоож номонд бичиглээ. За мөн одоо сая хамгийн сүүлийн мэдээ нэг 2-7 хоногийн өмнө миний хувьд Бекхэм нэгэд маш сонирхолтой цоошин спортын төрлөө Монголд одоо таниулаад 3 дахь жил рүүгээ орж байгаа. За тэгээд анхны олон улсын тэмцээнд өөрөө ихэж оролцсон байгаа. Тэгээд энэ тэмцээнд бас маш сайхан оролцлоо. Тэгээд сайд ивент нэг тэмцээнд 8 тогж 8 төр хожиж төрүүлсэн маань нэг гол хамгийн том гоё амжилт маань дэлхийн 2 удаагийн аврагтаа яг таарад 3 дугаар өрөг дээрээ тэгээд 9-5-ын харьцаатай очсон. Тэгэхээр миний хувьд бол энэ бас анхны тэмцээн байсан. Тэгээд энэ спорт бас Монголд хөгжөхөд их гоё юм суур нэг гоё юм амжилт болсон. Урам зориг ялангуяа шинэ хичээлэгчтэй хувьд бол Бек юу нэ? Бекхэм гэдэг бас нард гэж нэрлэдэг. Хамгийн анхны гэж нэрлэгдэх хөлөг тоглоомын нэг шатар даамтай адилхан 5,000 жилийн түүхтэй. За өнөөдөр бол дэлхийд сая тамирч хичээлэгчтэй байдаг. Мянгараа одоо тамирчид тэмцээн уралдаанд дэлхийн өнцөг бүрт оролцож байдаг. Тэгэхээр бид нар энийг яг мэргэжлийн төвшөнд спорт талаас нь хөгжүүлэхээр энэ холбоог бас байгуулад үйл ажиллагааг ингээд амжилттай болж байна. За жоохон удаан ярихгүй. Бас наадах чи бид нар бол ер нь бас автож авах болсон юм биш үү те? Нэг хараа ингээд айгу ингээд бүр ингээд би бүр тэрийг нэг зарим нэг медалийг үлдээж ичдэг юу гэсэн юм бэ? Хэдэн медалаас нэгний үлдээс ингээд чадвараас те. 2 настайгаас 80 настай хүмүүс хоорондоо ингээд өрсөлдөн гэхээр яг энэ спортоор хичээллэх нас заавал одоо яг тэдэн наснаас дээш байх хэрэгтэй гэсэн тийм юу байх хэрэгтэй. Яг бахар нь бол англи бол байдаг. Жишээ нь юу гэдэг 12-оос доош насных нь бол бага насны англи руу орж ирэх. 13-оос 17-оос дунд 18-аас дээш насны хүрэгчдэг дунд. Гэхдээ насны хязгаар байдаг. Аж наснаас сурч эхлэхэд бол ямар ч насны хязгаар. Ясны хязгаар байна. Хүнийтэй яаж ажиллаж бид хоёрын ч гэсэн суралцахад авиатайг үл гэсэн үг юм биш үү те. Танаа энэ энийг спорт чинь надад сонирхолтой санагдах нэг баахан аяга ингэж үрчвэл хайртай ингэж өрөөддөг ч те. Тэр одоо тэрийгээр одоо хичээллэхийн тулд одоо хамгийн гол нь одоо юу шаардлагатай юм бэ? Гэхдээ тэр бол ингээл нээлттэй. Бид нар анх тэр спорт өрөлт бол энэ цаад гүн агуулга нь бол ерөөсөө ямар ч хүнд хурд хүчний гайхамшиг авьяас төвлөрлийн гайхамшиг болсон спорт гэж ярьдаг. Тэр бүх үйлдэл ерөөсөө 4 секундэд хийгдэж дэлхийн аваад 4 тоглолт тэр бүх зөндөө олон яарыг тэгэхээр энэ яаж юм гэхээр бас цаана сурцгууд асар ихээр нөлөөдөг. Бүтээл сэтгэлгээний
өрөлтүүд эднэргээд анх яаж эхэлсэн тэр хэлбэрээр дуусах ёстой. Ялангуяа нөгөө хоёр тархины хөгжил гэж яригддаг тийм. Их тархи маань зүүн болон баруун гэсэн хагас үнэт. Энэ хоёр тархины хөгжилд онцгой нөлөө үзүүлнэ гэж бас ярьж байна. Тэгэхээр юу вэ гэхээр одоо жишээ нь биеийн баруун тархины баруун хагас нь биеийн зүүн хэсгийг хариуцдаг тийм. Зүүн гар хөдөлж байна гэдэг. За зүүн хагас бөмбөг бол биеийн баруун хэсгийг хариуцдаг. Бага насны хүүхдүүд жишээ нь баруун хүүхд бол баруун гараараа аль болох юм хийх гэдэг. Солгоо хүүхд бол зүүн гараараа л хийх гэдэг. Тэгвэл жишээ нь спорт төрөлд хоёр гарыг тэнцвэртэй ашиглахын чадварыг бий болгодог. За энэний дараа нөгөө нэг тэр хуруундаа гэдэг нэг цээж бодлын хөтөлбөр рүү оруулаад эхэлдэг. Тэгэхээр ер нь суралцах процессд мэдрэхүй эрхтний оролцоог хангаад өгч байгаа. Гар ажил бол тарих ажиллана гэж ярьдаг. Тэ яг үүнтэй адилхан гар ажиллаж байгаа нь хоёр тархины хөгжил бас онцгой нөлөө үзүүлэх гэдэг шүү дээ. Синержи үүсгэж байна. За ингээд энэний дараа төгөлдөр хурлуу орохоор аль хэзээ нөгөө хэд чи хоёр гараа ашигладаг гэж бод. Дээрээс нөгөө цээж бодлон дээр идэхгүй гарах нь магадгүй баруун хүүхдүүд солгоо гарахын чигчүүр хүртэл хэдэн саяыг илэрхийлж идэг учраас төгөлдөр хурлуу ороод ирэхээр шууд хуруугаа салгаад эхлэхээр багш нар хүртэл гайхдаг. Гэх мэт ингээд бас уялдаа холбооно. Тэр спорт төрөлтийн хувьд бол тэр цаад ач холбогдол төвлөрөл, хурцтай сэтгэх, тооцоолох, маш рефлекс гэдэг маш олон суурь чадрууд нь хөгжиж идэг. Багаар ажиллах хамгийн гол нь аз жаргалыг мэдэрч идэг. Хоёулаа юу ачиж айгүй их ярих юмтай хоёр хүн урчиж. Харин тийм Нэг урах хэрэгтэй байсан юм байна тийм. Тэгэхгүй одоо ингээд хатна гарантны хэсэг уус байж байгаа нөгөө рэг мартсан байж байгаа. Одоо рэг бахан яриад байгаа хатнаа мартсан шүү дээ. Тэр хосолсон юм байна. Одоо хосолсон ороод их нэг яриад үзэл үзүүлэх. Модон би яг нөгөө сая нөгөө дэлхийн рекорд гэсэн чинь нэг 11-2 ихээр охин байдаг шүү дээ. Тэр чинь модон нэг дэлхийн аврам уу? 18 19 он гэд явж байгаа. Бүр одоо манай хуучны дэлхийн аврагуудын нэг. Одоо дараагийн үед нь бас гараад ирсэн. Дараагийн хоёр ихэр гарч ирсэн. Дараагийн хоёр ихэр нь бүр маш өндөр амжилтуудыг гаргасан. Үүний дараагийн бүр залуу үе гараад ирсэн. Дөнгөж хамгийн одоо 24 оны отхон дэлхийн аврагууд 14 настай охин. Насан туршид хүртэл ялаад гараад ирсэн. Өөрөөр дарханд одоо Монголын оюуны академи энэ франчайз салбарын тамирчин байгаа. Тэр маш өндөр амжилтуудыг гаргасан. Тэгээд дараагийн одоо ингээд бид нар эргэжил бас ойдох тулд хурдан уншлага, оюуны зураглалын дэлхийн аврагыг Монголд ихээр бас ингээд төлөвлөсөн. Одоо 9 сард ирэх бүхий хүмүүс нь одоо яг дэлхийн холбооноос Монголд одоо айлчсан, танилцсан. Тэгээд эргэжил бид нар энэ дэлхийн аврагыг Монголд зохиолчвол яг энэ спортоор дэлхийд тэргүүлж байгаа 15 жилийн турш гайхалтай өндөр амжилт гаргасан. Бидний хувьд ч гэсэн нэг талаас маш ач холбогдолтой Монголоо сурчлах, таниулах тийм энэ яагаад энэ монголчууд ийм потенциал өндөр байна гэдгийг бас нэг харуулах ийм гоё боломж гэж харж байгаа. Тэгээ би нэг гоё мэдээ бас хэлмээр байгаа. Ер нь яг хөө ингээд гадныхан бол маш ихээр одоо ингээд ирж суучлага хийж гин, мэдээлэл авч гин. За хамгийн сүүлд одоо Канадын телевизийн DB Media-гийн яриад бид нар дээр бас нэг өдрийг өнжөөд ярьцлага байсан. Тэгээ энэ дээр нэг асуулт байсан л да. Монголчууд яагаад ийм энэ спортын төрлүүдээр онцгой юм амжилт гаргаад байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр энэ дээр мэдээж маш олон шалтгаан байгаа тийм. Тэгээ энэ дундаас бол яг харахгүй бас нэгт бол яг миний хувьд одоо энэ 15 жил яг энэ спортод тамирчтай бэлдээд явсан өнөд анзаарж байгаа зүйл бол яг харахгүй монголчуудын хувьд бол бас энэ онцгой ийм чанар байна. Гений төвшөндөөч байна гэж харж байгаа. Яг тэгвэл одоо нөгөө урд өмнө ямар ч амжилт гаргаагүй хүүхд олон улсын тэмцээнд орчиж шууд дэлхийн рекордыг хийчихээр анхандаа ерөөсөө нөгөө итгэдэггүй энэ дэр нэг ямар нэгэн хурм мэхлэлт явуулаа гэж харах ч юм уу дахин шалгуултанд оруулдаг үе байсан. Гэхдээ тэр шалгуултыг манай хүүхдүүд амжилтад аваад одоо бол бүгд хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр юу хэлэх гээд вэ гэхээр нөгөө одоо бид нар суурин соёл ерөн шилжиж 100 жил болж шүү дээ. Тэр өмнө одоо энэ яг байгальтай ойрхон байсан энэ хүнд ширүүн уур амьсгалтай энэ газар аж төржс энэ хүмүүс үр сад тэ хөрөвдөн. Тэгэхээр энэ нөхцөлд амьдарч байгаа хүмүүсүүд бол тэр асар хурдтай шийдвэр гаргах тэр дасан зохицох гэх маш олон ийм танин мэдгүй юм чадрууд өндөр хөгжсөн байдаг гэдэг судалгаа хүртлүүд. Тэгэхээр энтэй би бол санал нэг байгаа. За гих мэтлээ ингээд нөгөө багшийн ур чадвар заах арга зөв гэдэг ингээд сахилга батмат гэж явж байгаад энэ дэр тархины нэг маш чухал хэсэг. Төвлөрлийг бид нэр энэ механик байдлаар хүүхдүүдийг дээд зэрэгээр төвлөрүүлж чаддаг. Тэр нь тусгай хөгжим ая гэдэг байна. Аяс гэдэг. Тэрний үгээр хүний тарих юм 5 долгионд хэлбэлцэж байгаа тийм. Хүний тарих ер нь амар нэгсэн ойлголт байх шүү. Тарих ядарлаа, тарих ядарна гэсэн үг байхгүй. Унтчих хүртэл 0.5-аас 3 гэрсээр тарих ажиллаж л байгаа. Энерги бий болгож л байна тийм. За тэгвэл хүний төвлөрөл хамгийн аль долгион дээр одоо дээд зэрэгээр төвлөрдөг альфа долгион буюу 8-аас 12 герц дээр байдаг.
За тэгвэл одоо энэ долгионд хэрвээ хүн юм хийж байгаа нөхцөл, ном уншиж байгаа нөхцөл, оюуны ажил хийж байгаа нөхцөл дээд зэрэгээр төвлөрдөг. Хүнийг стрессгүй орчноор оруулж өгдөг. Биеийн булчин суулж өгдөг, амрааж өгдөг. Харин оюун санааг маш сайн төвлөрүүлж өгдөг. Энэ юугаар дамжиж бид нар энэ альфа долгионоор оруулдаг вэ гэхээр энэ бол тусгай хөгжим, ICE-ийн тусламжтай байна. Тэгэхээр одоо энэ нь болохоор одоо хеминсинг гэсэн энэ хөгжмийн төрөл ICE аялгаа одоо чимээнүүд гэж болно. Ингээ хоёрт яг ларго ритмик гэхээр ларго хэмнэлтэй одоо ларго аллегро гэсэн хэмнэлүүд үүдэг. Ларго ритмик барок мьюзик буюу одоо ийм сонгодог аюуд яг ларго хэмнэлийг агуулсан ийм хөгжмийн коллекц. Тэгэхээр энэ ICE-ийн тусламжтайгаар бид нар одоо яг төвлөрөлд нь шууд хүүхдүүдийн төвлөрөлд нөлөөлдөг гэсэн. Одоо жишээ нь би 2006 оноос хойш өнөөдрийг хүртэлхэд 19 жил би өдөр болгон сонссон байна л да оюуны үйлдэлт, ном уншихтай байна уу, хэл үзэхтэй байна уу. Тэгэхээр яг одоо үүнтэй холбоотойгоор бас Рэйвт хоёр яг энэ төсөл дээр бас ажиллагаар ингээд бэлтгэл ажлууд ингээд хангагдаад явж байгаа. Өөрөөр хэлбэл магадгүй энэ ажил үнэхээр биелээ болох юм бол бас энэ олон улсад маш том гоё референс одоо маш том юм танилцуулга сурчлагаа бол Монгол хүүхдүүдийн бас нэг өндөр амжилт гаргаж байгаа нэг хүчин зүйл бол энэ байдаг шүү гэдэг магадгүй одоо эх жилийн тэр дэлхийн аваргаар хүртэл нэг танилцуулах боломж байгаа гэж харж байна. Одоо Хатнагийн хүүхдүүд бүгдээрээ л яг аавынхаа генийг өвлөж аваад ген маш чухал гэдэг чинь тийм хүүхдэд төрөхөд одоо ээж нь залуудаа ямар одоо спорт урлагаар хичээлдэг байсан яг тэрийг нь хүүхэд нь ингээд авдаг бүх хүний хүүхэд бүх байдаг бүхний удамтай хүн бүх байдаг гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр яг энэ тал дээр та хоёр яг юу гэж боддог вэ? Одоо Хатнагийн хувьд бол дөрөв хүүхэд нь дөрүүлээ яг адилхан одоо яг энэ оюун ухааны академи яг энэ спортоор яг ингээд хичээллээд ингээд явдаг уу эсвэл одоо нэг хүүхэд нь л онцгой байдаг уу? Рэй юу гэж бодож байна? Тэгээ ер нь бол ярьдэн шүү дээ. Ген гэдэг зүйл угаасаа байгаа. Тэгээ түрүүн бас дурдсан нөгөө хэл хуур гэдэг халиарэ те. Ингээд хэл хуур хөгжимд хүртэл одоо Монголд бидний эртний өв одоо өв дээдс юм ген хүртэл байдаг. Огт хэл хуурд мэдгүй хүн барьж байгаа тоглоод аядаануудыг гаргадаг тохиолдол хүртэл нэлээд гарсан. Хин нэгэн зааг байхад өөрийн одоо генерээ өвлөгдөж ирсэн өглөө боломжтой одоо оноо албан хүртэл байгаад байгаа шүү. Тэгэхээр энэ ген гэдэг зүйл бол цуснд нь те тэр эдис энд нь бол байдаг гэж боддог. Тэгээд миний хувьд ч гэсэн одоо 3 хүүхэд маань гэсэн хүртэл хөгжмөнд одоо маш их дуртай. Би одоо заавал чи хөгжимчин болох хэрэгтэй гэсэн зүйл байдгүй. Гэхдээ хөгжмийн мэдлэг тэр мэдрэмж тэр одоо өдрийнхөө тэр зүйл нь маш өндөр хөгжсөн байгаад байгаа шүү. Тэгээд санаа хүмүүсээс яг ингээ битбокс тоглох уу? Тий. Одоо жишээлбэл хөмий, битбокс, хуур, хэл хуур хөгжмийг тоглоод тий. Одоо хамгийн бага нь 9 настай гэхэд сая хоёлаа одоо 9 сартай. Тэгээд хоёр бага нь тэгэхэд сургуулийнхаа одоо ургийн наадамд хүртэл хэл хуурыг тоглох жишээ гэж байна. Тэгэхээр нөгөө би бол одоо хүүхдээ за миний юм шүү гэж заахаа зүтгэх аавынх нь одоо хийж байгаа зүйлийг харах тэр одоо бас өөрийн дотоод тэр одоо гений бас өгөөж байгаа гэж харж байгаа. Монголчуудын энэ нөгөө нэг сэтгэн бодох юм цээжлэх энэ бол угаасаа одоо марчин жишээ нь малчин лээс би одоо хөдөөгөрийнхөө одоо ажилладаг зүйлээр ярих гэдэг. Тэгэхэд ингээд монголчууд ингээд багасаа л одоо мал төллөн тий. Тэгэхэд ингээд айлын нэг 4-500 мал төллөө гэхэд тэр ишиг хургыг өрдөөсөө андуурахгүй ээж ээжт нь ингээд тавьж өгдөг хүүхдүүд тий. Одоо яг адилхан ингээд ижлэгийн ингээд нэг юм 5 хар ишиг бай гэж бодлоо тий. Тэгэхэд нөгөөдөл энэ яг ингээд ээж ээжт нь ингээд аваач өгдөг тий. Бид нар бол ялахгүй шүү дээ. Хацууд харахад яг ижлэгийн ингээд нэг хар ишигнүүд л байж энэ тий. Тэгэхэд монгол хүүхдийн тэр өрдөөсөө тэрийг ингээ хард цээждэг тэр бол угаасаа бүр ингээ монгол хүний зэндээ байх юм шүү дээ. Тэр гол онцлог байна. Хайрцагт баригдгүй задгаас гэдэг яг нөгөө задгаа тас шигэл. Бичвэр дээр явж байгаа чулуун хөдөлсөн байхыг хүртэл малчин анзаардаг гэж тий. Тэр нөгөө хатнагийн хэлсэн төвлөрлийн хөгжим гэж ярьсан тий. Яг тодорхой бас яг хэлж чадсангүй. Ерөнхийдөө юу байгаа гэхээр манай одоо яг Монгол одоо оюун ухаан гэж яг юу юм бэ? Дэлхийд одоо маш олон рекордуудыг эвдээд байгаа. Шалтгаан шалтгаан юм байна. Бид нар нүүдэлчин соёл байна уу? Найгалдаг ойрхон байна уу? Эсвэл Монгол язгуурын аядаан байна уу те гэдэг дээр их судалгаа нь явагдаж байгаа. Тэгээд ер нь хатнаа дээр бас нэг хэд хэдэн орчлоод ерөөдөө игээд ер нь одоо энэ Монгол уламжлалт хөг аяг буюу аядаан эртний одоо энэ одоо үүслийн одоо хөмий, уртын дуу, хоолондын хэл хуур, цуурын аялгын их шиг өөрөө гэрцэн давтамж гэж байгаа. Угсаад нэр дээр авиацийн давтамж тэр аядаан тэр бол ерөөсөө тэр байгаль хүн байгалийн одоо шүтэлцэн буюу байгальтай ойрхон байгаа ард түмэн маш их гений өндөр түвшинд байдаг гэж ихэд үздэг.
Дөрөв хэд хэдэн туршилт хийсэн гэж ярьсан шүү дээ. Одоо зөвхөн энэ хөгжмөндөр өөр ямар туршилтууд хийж чинь туршилтууд нь ер нь хэр амжилттай үр дүн ямар гарсан. Яг энэ хөгжим талаас бол одоо яг битүүрийн хамтрал ингээд хэлж байгаа. За тэгээд яг одоо бол бид нэр бас энэ яг манай байгууллагын алсаар байна. Дэлхий биднээс суралцсанаа гэдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Гадны нэг ч гэсэн хүн одоо хүүхэд бидний хөтөлбөрөөр суралцж бидний мөрөөдөл биелчих гэдэг юм л да. Өөрөөр хэлбэл одоо бид нар яагаад дандаа гаднаас авах хэрэгтэй тийм. Гадны имийг заавал Монголд ингээд нэвтрүүлэх ноцгошуул байна. Тэгвэл Монголын гэсэн энэ онцлогтой нэг зүйл бол гарах нь чухал байгаа тийм. Тэгэхээр оюуны экспорт бас хийх боломж байна. Яагаад гэвэл энэ салбартаа бид нар бас яг дэлхийд тэргүүлж байгаа учраас гэдгээр одоо ингээд Австралич тэр, Солонгос тэр, Америкч тэр туршилтууд маш амжилттай болж байна. За тэгээд одоо Америкт зөвхөн оюун өмчөө ажил маань үлдсэн өнөө маргааш бас шийдэгдэх. Тэгэхээр одоо өөрчлөсөн байдлаар 40 гаруй салбар бас сонгон шалралтанд орцсон. Одоо оюун өмч батлагдсан даруй одоо Америкт жишээ дахиад 40 салбар 9 сард гэдэг үйл ажиллагаа эхлүүлэх юм төлөвлөгөө байна. Тэгэхээр энэ юу нөхөр энийгээ дагаад яг 100% англи хэл дээр заагдана. За тэгээд гадных нь одоо энэ жилийн хувьд бол маш амжилттай суралцсан. Эндээс маш урам зориг авсан учраас бид нэр энийг Монголын гэсэн онцлог бүхий өөрсдийн боловсруулсан энэ хөтөлбөрүүдийг бас олон улсад ингээд түгье. Эндээ зэрэгцээд одоо яг нь энэ зүйлээ заахад энэ хөг аялгуу те үнэхээр одоо тархины тэр төвлөрлөлийн тэр гэрцийн тэр давтамж 8-аас 12 рүү хэрхэн оруулах уу гэдэг энэ бусад энэ ажлууд өөрсдийн өв соёлыг харуулсан маш гоё тоглоом наадгай эдрийг бид нар бас спортын төвшөнд хөгжүүлээд гаргацсан. Энэ туршилтууд нь бас их амжилттай явсан. Тэмцээн уралдаанууд нь бас 3 жилийн хугацаанд амжилттай зохион байгуулж байна гэдэг. Ингээд ярих юм бол их зүйл байгаа. Их бахаа ярих юм бол өөртөөсөө дуусахгүй юм тийм. Нэрэ хатна яг хизэнээс яг энэ оюун ухааны ахтай гэдэг энэ спорт гэж хэлнэ шүү дээ. Яг энэ спорт руу орсон яг юу нөлөөлсөн өгч чинь. Яг би бол түүх усал оюутан байсан. Хуулийн сургуулийн оюутан. Хуулийн сургуулийн оюутнууд бол унших материал маш их. Зузаан тэр номыг уншина. Түүрхэл дээр уншин шүү дээ. Тэгээд шалгалтуудаа амжилттай өгөх хэрэгтэй. Тэгээд яг тэр үед нэг толгойд нэг бодол байсан. Эдгээр номыг одоо маш хурдтай уншиж ойлгоод шалгалтаа амжилттай өгчөө яах вэ гэдэг үү? Болдгоо багтаал гэж боддог гэсэн. Тэгтэл нэг удаа телевизийн мэдээгээр Германы ой докторийн тамирчин хурдан уншигчдын талаар мэдээлэл гараад ерөөсөө нэг ганц 2 минутын мэдээ. Тэн дээр одоо номын хуудсыг эргүүлээ буцаж тэр агуулгыг яриад 1/4-40-50-ны утасны дугаарыг тогтоогоод буцаж хийлээл шууд анхаарал татаж гисэн. Тэгэхээр даанч энэ боломжгүй бах. Энэ бол одоо төрцөн усуд бах гэж бодож идэл нэвтрүүлэгч энэ бол ерөөсөө арга техник. Та хичээллүүл та ч гэсэн юм болох боломжтой гэсэн 2 хувилбар л шууд анхаарал. Тэгэл би тэр амралтын өрөөнд нөгөө түүхгүүтээ цай угаад ингээд телевиз мэдээ үзээд ингээд суужсэн чинь шууд нэг давхар руу гүйж очоод интернет кафе ороод тэгээ судалж ирсэн. Тэгээ судалсан цагаас их сонирхол татаад ингээд 2002 жилийн дараа гэсэн 2008 онд анхныхаа яг Туркийн хурд уншлагын аврал шалгуулах тэмцээн болно гэдэг. Тэгэд энд ер нь ороод үзьгээд тэгээ ороод үндсэндээ 400 орчим хүн оролцож байсан ганцаараа гадаад. Тэгээд тухайн үед миний унших хурд 1 минутанд 936 үг, ойлгоц 85% таа гэд. За тэгээд сүүлийн шатанд 17 үлдээд. Тэгээ мөнгөн медаль 2-т орж ирсэн. Тэгээд тухайн үед яг бүр нэг гадаад нөхөр тэгээ нэг онгор нөхөр барыг Туркийн хурд уншигч болон галтлаа гэл тийм сони хэвлэлээр ингээл гарч ирсэн. Тэгэхээр яг энэ тэмцээнд ороод мөнгөн медаль хүртсэн өнөөдөр оюун ухааны академиг байгуулах гол үндэслэл болсон баг. Хэрвээ би тэр тэмцээнд медаль хүртэг бол хуулийнхаа салбарт өнөөдөр би энийг ашиглаад явж явах байсан болов гэж боддог. Тэгээд 11 сард нь оюуны олимпиад орох эрхээ авсан. Яг тэр 4 жил нэг удаа болдог. Эндээс медалс. Тэнд ороод бүр нүд нэгцсэн гэсэн. Бүр дэлхийн бүр Евро бусын онцгой чадвартай улсуудад таарж байгаа. За тэндээс урам зориг аваад 9 оноос олон улсаас 13 медаль авч ирсэн. Тэр үед Монголдо биш таарсан. Тэгээд тэгэл одоо Монголдо энэ үйл ажиллагаа эхлүүлээд за үнэхээр оролдоод үзье болохгүй бол орхи те болохгүй бол тэгэл хуулийнхаа салбартаа ажиллаад явъя. Энэ ур чадвараа тэнд л ашиглая гэж бодсон. Гэтэл нэгэн жилийн дараагаас бид нар багаараа дэлхийн аваргаас хүрэл аваад анхныхаа тэмцээнээс тамирчин хамгийн өндөр цол олон улсын их мастер болоод өнөөдрийг хүртэл тэгвэл баг нууцлагдмал тийм авьяасаа гаргаж ирсэн байх. Монгол хүн 900 үг уншиж чадахгүй шүү. 900 битгий хэл нэг 90 за 90 нэг юм уншиж ухаад тэгээ 900 гэдэг чинь тэгээд өөрийнх нь төрлөх хэл биш. Тэгээ Монгол хүн турк 900 гэдэг үгийг минутанд уншина гэдэг бол тэгээ өөр дүн нь одоо хаан чивж байгаа. Турк хэлийг бол ер нь төгс сурцсан уу?
ер нь бол маш өндөр түвшинд бий. Яг гэвэл бас хуулийн сургууль сурна гэдэг бол давхар нөгөө араб перс хэлнээс маш их үг хэллэг нэр томьёо маш их орж ирдэг. Тэрийг бол би сая энэ жил бүр илүү мэдэрч байгаа. Энэ жил би өөрөө араб хэл үзэж байгаа болохоор тэгэл яг 20 үг тутамд нэг араб үг гарч, турк үг гарч ирж байгаа. Тэгэхээр би бас за энэ араб хэл үзэхэд бас айгуу дөхөн болж байна гэж хардаг. Зөв. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, үндэсний үйлдвэрлэгч Creative Kitchen тавилгын үйлдвэр. За буцаа хэл бодлоо гараад. Иймээ чи тэгээд гооцнаа гэх юм бэ. Чи хэдэн арислаг монголчууд Go Talent-д орж ирсэн гэсэн. 18 он. Тийм яг тэнд ороод тэмцээнээс одоо ороод яг нэлээд юу хүртэл явсан шүү дээ. Финал хүртэл явсан шүү дээ. Тухайн үед юу бодогдчихсэн. Ер нь цаашдаа яг энэ одоо яг урлаг, энэ спортоо хөгжүүлээд яг юу хүсэж мөрөөдж гин олон улсын тэмцээнд бас оролцъё гэж бодож байна бас. Аюулгүй монголчууд тэмцээнд орсон зарим оролцогч ч гэсэн бас нөгөө юу яац шүү дээ. Америкийн тэмцээнд оролцож нэг хэрдээ энэ төр чи тий гэх мэтчлэн бас зорж байгаа зүйл байгалах. Тий, аюулгүй монголчууд 18 онд ороод Golden Buzzer авч ирсэн. Тэгээд түрүүн дурдчихсан тий. Rocket Bay. Тэгээд яг хоо ер нь бол миний хувьд бол тэнд төрүүлнэ гэхээс илүүтэйгээр одоо олон улсын шоу учраас олон улсад Монгол өвөг соёлыг бас ингэж бас хүн хөгжим гэж юм байдаг юм байна. Хоёрдугаар тосон дотор хүмүүлэнгүй битбокс хийх генесийн амжилтанд бас нэг бичлэг болгож авъя гэдэг зорилттой орно гэж орсон. Тэгээд 18 оны Готалантын ар дээр 19 онд дэлхийн одоо генесийн номд манай хөөми бүртгэгдсэн. 1500 хөөми хөөмилээд 1308 хөөмиш нэгэн зэрэг хөөмилсэн гэдгээр 2019 оны 10 сарын 30-нд бүртгэгдсэн. За энэ дээр спешиалэр одоо усны дотор хөөмилөнгөө би 6 төрлийн авиаг нэгэн зэрэг гаргаж одоо генесийн амжилтанд одоо оруулсан. Одоо битбокстэй хийсэн бүтээл. Тэгээ энэ нь болохоор одоо зорьсон зорилт бол 1308 хөөми нэгэн зэрэг хөөмилэх бол ирээдүйд те одоо өвөр Монгол, Туваа, Якут энэ одоо те бусад улс оронд одоо хөөми олуулаа хөөмилэх бол цаг хугацааны асуудал гэж би нөтөл бодсон. Тэгээ энэний бас нэг жоохон дархлаа, соёлын дархлаа болж усан дотор хөөмөлөнгөө битбокс хийх хүн хэдийн хугацаанд гарч ирэх вэ гэдэг хаалттай хэлт хийх зорилттойгоор энэ спешиалэнд орж ирсэн. Юу олон улсад тийм үзүүлэлт байдаг баг тийм. Тийм яг олон улсад байхгүй 2013 онд NHK-ийн хаалттай шоунд дээр анх энэ усан дотор хөөмөлөнгөө битбокс хийсэн. Тэгээ энэ одоо санаа бол 2012 онд NHK-г санал ирээд хөөмөлөнгөө битбокс гэдэг 6 төрлийн авиаг нэг амаараа зэрэг хийдэг залуу гэдгээр өргөдөжсэн. Тэгээд зөвхөн одоо ингээд хөөмөлөнгөө битбокс хийхээс илүүтэйгээр бас өөр юу хийж болох вэ гэж нэлээд боддог. Тухайн үед би Японд байсан. Тийм. Тэгээд басин цэлдэг байж хаад усан дотор ихлэ битбокс хийсэн чинь болоод жаз, хипхоп, электронзын жанраар үзэх болонгууд нь за тэгвэл хөөмөлөөд үзье. Тэгээ хөөмөлөө битбокс тэгээд анх хийж байхад 20 секунд хийдэг байсан. Тэгээд маш их бэлтгэл хийж байгаа. Минутын хугацаанд тэгээд нэг ч амьсгал авахгүй. Гол нь яагаад усан дотор хийж байгаа гэдэг бол зөвхөн амьсгалын техникээр амьсгал гаргаж хийж байгаа гэдгээр тийм вакуумжсэн орчинд хийж байгаа. Тэгээд агард байгаа 6 төрлийн авиа усан дотор бас дуурч болд юм аа гэдэг харуулсан. Тэгээд ийм дэлхийн сонин артистуудын тийм шоунд өргөж орж саалтай шоунд. Тэгээд Монгол за ер нь 14 онд Японд магистраа төгсөөд тэгээд Монголд очиж ер нь энэ генс бүртгүүлэх зүйтэй юм байна. Гэхдээ би Японд бол бүртгүүлэхгүй Монголдо бүртгүүлээд Монголд ирж ирсэн. Ер нь ямар мэрэгчлэг юм бэ? За би бол олон улсын харилцаа дипломат мэрэгчлээ. Хөөмөл гэдэг ямар хамаагүй. Яг ерөнхийдөө соёл бол миний хобби анх одоо 2004 оноос эхэлжсэн. Хөөмөлдөг хүн байдгүй. Ерөнхийдөө гэр бүлтэй биш үү гэж. Манай аав ч бас нөгөө баг ахта хөөмөлдөг байсан. Тэгээд ерөнхийдөө нөгөө өвөө ч юм уу аав ч юм уу хөөмөлдөг хүн байх юм бол яг тийм генд байдаг гэдэг шүү дээ. Тэг би харин асуух. Ер нь бол гэхдээ яг олон хүмүүст идэг л дээ. Одоо жишээлбэл заавал нэг урлагийн одоо тий удамтай байж урлагийн хүн гардгаа гэдэг. Энэ ойлголт бол бас арай өөр. Миний хувьд бол одоо манай гэр бүлд бол урлагийн хүн бол байхгүй. Гэхдээ манай аавын аав бол ховдих. Тэгээд бас өвгдийн бас нийтэрт бас гоё ген байгаа гэж боддог. Тэгэхээр ер нь бол юм бэ хөөмийг заавал одоо юу өвлөж авах гэсэн илүү өөрөө өвлөж сурах гэдэг тэр зүйлийг бас харуулах одоо зорж сурж мэдэж хөгжүүлж инновацлж ингээд ерөөхдөө явж байгаа. 2015 оноос хөөми бит гэж жанрыг бас санаачлаад олон улсад одоо 33 улсад энэ яг хөөмөлөнгөө битбокс их техник тэр юу одоос ингээд заагаад хөгжүүлээд явж байна. За одоо ингээд
Хоёр гайхамшигтай үйлсэн байна. Одоо тус тусынхан салбарын юмыг үзнэ гэж бодож байгаа. Тийм. Үзүүлэх юмтай ирсэн байх гэж бодож байгаа. Бохгүй энэ бас хөдөл болно. Хөдөл болоод ч юм уу одоо ингээд. Гэтэ бас ингээд одоо бид нар бол ингээд нэг аваа гарч байгаа ганц холоо байгаа шүү дээ. Тэгэхээр тийм хөөмөр гарна гэж хажуугаар нь битбокс хийнэ гэж тийм ингээд 6 төрлийн хийгсэн үед нэг ингээд бид нар ч одоо ганц л дуурна шүү. Тэгэхээр энэ хүн ингээд 6 төрлийн аваа гаргана гэж шүү дээ тийм. Тэрээс аваа аваасан. Тийм. Гайхалтай байна тийм. Түрүүдэйг би бодож одоо энэ хэл 360 орно гэж шүү тийм. Яг хаана үнснийг тодорхойлж чадсан уу? Одоо тэр бол ерөөсөө яг олдврууд байгаа. Олдврын одоо хамгийн эртний олдвор эртний олдвор бол одоо ингээд яг археологийн судалгааны олон эрдэмтдийн бас илтгэлүүдийг уншиж судалж байна. Бас олон сайхан чуулган дээр судлаач нар маань илтгэл тавьж байгаа. За энэ дээр байгаа одоо баримт түүхий судал үзэж байхад бол за 2000 жил нь бол одоо 2000 жилийн тэртех нь бол одоо Төв аймгийн Моринлогын төвшин тэр хавьд одоо олдсон юм байна. Энээс цааш нь бас одоо Өвөр Монгол газар нутагт байх шүү дээ ч юм. Тэгмэл ерөөсөө эртний энэ үг хөгжмийн олдврын одоо газар нутаг гэх юм бол ерөөсөө Төв Азийн Монголын одоо бидний нүүдэлж ирж амьдарч исэн газар нутгаас олдсож байгаа учраас бидний өвгдийн одоо эртний бас тоглож хэрэгжилж исэн аядан хөгжим юм уу гэж үг хөгжим гэж бодож байгаа. За энэ дээр бас одоо гүнүг өрөнд их холбоотой байгаа. Монгол одоо тэгээд тэр сая олдврын дээр хулсан хуур одоо ясан хуур гэж нэрлэж байгаа. Одоо хулсан хуурын өв хөгжим гэж ярьдаг. Ясыг одоо цуулж хийж хулсан хуурын хэлбэртэй. Тэгээд татах аргачлал нь яг тэр одоо та бүхний мэдж байгаа хулсан хуур гэж хэлэх юм бол мэднэ. Ясан хуур гэхээр ойлгохгүй байгаа. Тэгэхээр одоо нэг ойлгуулгын дууд одоо жишээ авчин те. Хулсан хуурын яг хэлбэртэй тийм ясан хуур ерөөхдөө байсан. Яс бол өөрөө эртээр үед бол ингэж ангийн болон одоо малын чиглэлийн ясыг далны ясал өөрөө нэмгэн тэгээд уян хатны чанартай учраас энэ хөгжмөх боломжтой байсан. За энэ бол тэгээ 2-3 хоногт ер нь ясч өөрөө үүрээд хатцдаг. Тэгээд энийг удаан хугацаанд яаж ингэж дуурайдаг болох вэ гэж нэлээд олон жил бодсон юм луурлаа шүү дээ. Тэгээд Монгол торгоны замаар одоо хулсаа хийсэн цайны одоо хайрцууд орж ирж тэр цайны хайрцгийг цуулж хийснээр одоо хулсан хов Монгол хөгжсөн баг шүү дээ ч юм уу те. Тэгээд маш олон юм айдаануудын юм сайхан түүхүүд ам түүхүүд бас байдаг. Одоо номон хуур гэдэг хөгжим байгаа. Яг номон сум шилбэртэй. Тэгээд хүн нөгөөний үед ном сумаар зөвхөн байлгаас гадна одоо дайны тагнуулын тохио хэлмэрч одоо хэвтүүл зэргүүд гээл зэргүүд мань тагнуулын одоо хэрэгсэл болгоод байгаа. Өөрөө өөртөө бас юм хөгжим терапи хийдэг байсан. Дайнда байлгахтаа өөртөө сэтгэл зүгээ бэлдэж одоо ном сумаа тех номоо одоо сумаараа гэж цохиж хүү гэсэн аваа зүгээр гэж өөртөө гэж сэтгэл зүгээ бэлдэж дайнд ордог байсан шиг. Аюу олон сайхан түүхүүд байдаг. Тэгээд ерөнхийдөө яг би та хүнд хэл хуур хөгжмийн нэг богинохоо айдааны үзүүлэлт аюу их ярьж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, үндэсний үйлдвэрлэгч Creative Kitchen тавилгын үйлдвэр. Тэгвэл одоо яг дөрөвний хатнагийн хэлсэн санаагаар рийг хөгжмөө тоглож байгаа хооронд хоёулаа нөгөө туршилтаа хийж тий. За авдрын ёроолоо ухаад атга. За шоо гэдэг шиг шоо. Шоо хөзөрнө. Хүзэр олцоо. За хөзрөө. За хөзөр. Эхлээд нэг хүзэр чинь. Нэг амар хөзөр сууршлах чаа, тоглоом сууршлах чаа биш. Зүгээр энэ дээр нөгөө бас нэг юм тогтоохын чадвар, нүүдлэх чадвар энэ зүйлийг харуулъя гэж. Тэр энэ маш энгийн жишээ гэдэг л авах гэж. За эндээс юу үзүүлэх вэ? Тэгэхээр за энэ дээр ийм үзүүлэг юу? Энэ 52 үзрийг ингэж холж байгаад надад харуулахгүй 10 үзэр суглаад авчих тий. А би үлдсэн 42 үзрийг нэг хүзрийг нэг л харна гэсэн. Тэгээ доош нь бүгдийг харуулж тавьд нэг хараад 42 удаа нэгээр нь харж дуусаад гарт гаруй үзрийг чинь нэрлэе гэсэн. Нэрлэе. Байхгүй. Одоо энэ байхгүй гаруй үзрэгээс бүртгэх юм байна гэсэн. За энэ дотор нэрлэх юм шүү дээ тий. Энэ дотор бол хүн байхгүй тий. Хоёр хүн байхгүй. Сайн шахаар. Хүн байхгүй хаа. За байсан ч хамаагүй. Байсан ч хамаагүй тий. 52 54 ялгаа байх үстэй. За. Ой. За энэ хооронд манай төл Рэй бас юу гайхдаг гэсэн. Эхлээс салгаж. За Рэй юу үзээ шалгаж илээ тий. За юу хөдөр хэлж байгаа нь би юу хөгжим тоглоос өмнө нэг зүйлийг бас хэлье. Эртээр үед бас өвгдөөс бид нар бас энэ хуран хуур гэдэг наадгаа байсан байна. Хуран хуур. Хэл хуур гэдэг шиг. Яг гэхээр ерөөсөө тухайн үед бол нөгөө хөгжим байхгүйсэн гэсэн хуруугаар хуурддаг байсан. Бас юм түүх байгаа юм. Тэгэхээр би бас хүүхдүүдтэй ялангуяа телевиз үзэж байгаас те гэр бүлд бас Монгол соёл өвөө бас гоё таниад өөрсдөө ч гэсэн гоё наадгаагаа мэддэг болоос тэгээд үүднээс зааж өгье. Тэгэхээр одоо хүний 10 хуруу аруулаа өөр өнгөөр дуурдаг. Тэгэхээр энэ яг үхээр ерөөхдөө хурууга амны хүн дээр барьж одоо нясалж дуурна гэсэн. За жишээлбэл би дунд хурам дээр авэаж дуураад гэсэн.
Тийм аваа. За тэгвэл 7. Гэшээтэй. Энгүүр яд мэсгэл эртээр үед ерөөсөө бид нар хөгжмийн тэр аваа зүүн болон хим нэмлийн тийм наадмын тоглодог байсан түүх байна. Олон хоногт арай шингэн дуурсан. Шингэн өтгөн нарийн тэгээд их ураараа бүр өтгөн гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ 10 өнгийн их шиг бас гарах боломжтой. Өстой сони. Сонирхолтой. Тэгэхээр та хүмүүс оршиж үзээрэй. За бүгдээ гэртээ ингэсэн сууж Тэрийг одоо яг аялгаа хөгөө тоглож байгаа энэ агшинд 42 зэрэг гүйлгээд харчих. За би 10 За хэдэн секунд. Манайх нэг харуулсан. Миний хувьд бол нэг 50 секунд л хангалт. 50 секундэд хараал буцаагаад Тийм энэ эдийг үлгэж хараад. За манай үзэгчид сайн хараарай. Яг зүг таална уу? Явч уу. За 42 үзсэн. Юу лээсэн чинь? Одоо 42. Аа тийм 10 үзсэн. Энэ үлрийг харчаад наачин байгаа өдрөс нэрлэхий. За. За рен тоглож байна. За би юу вэ? Бас төвлөрөх юм. Хөгжмийн бас аялгаугаас танилцуулъя. Хэл хуур хөгжмийн бас 160 улсаас Монгол уламжлал хуур хөгжмийн ялгаа гэж байгаа. Татлага өөр байна. Тэгэхээр хэлний үзрийн угийн одоо хоолон хүүх хийлийн татлага гэж байгаа. Хоолны хамгийн доод угаараа тоглогддог. За тэгээ энэ татлагаараас жоохон 50 секунд гэсэн тийм. За би За. За. Зяа дамаг юм байна. За. За ихнээс нэлээд явах. За хэлээвээ. одоо 40 зэрэг бүр заа. За биш. За энэ дээр ганц нэг за яах нэрлэнэ. За бондын 6. За дэлхий. Бондын 6. За бондын 7-ыг би тэр юунд очие. Бондын 9. Бондын хатан гэж юу. За биш сүлд гарсан. Бондын ноён. За зүг талаа. За одоо гэлээс явъя. Гэлээ 10. Гай гэж гарч ирэх юм цаа. Биш. Гэлийн боол шүү. Гэлийн боол. За. Гэлээ хатан. Гэлийн хатан байна. За. Цэцгийн 3. Цэцгийн дадар. Цэцгийн 3 байна. За. Одоо хэд вэ? 4 үлдсэн байна. За. Хатнаа нэрээ бодоорой. Цэцгийн 9. Цэцгийн 9 байна. Цэцгийн хатан. Цэцгийн хатан байна. За цэцгийн ноён за биш юм. За дөрвөлжин хараад. Дөрвөлжингийн дадар. Дөрвөлжингийн 3. Дөрвөлжингийн дадар байна. Сүүлийнх. За амар дөрвөлжингийн холон. За дөрвөлжингүүд бүгд гарцсан л байна да. Тийм байна. Би тэгэхээр за дахиад
Бүлжингээс өмнө нэг давцсан баха. Харин тийм. Бунд гарцсан, дөрүүлж гарцсан тий. Зааж. Дохон. Цэцгийнэ. За. Хонор сонсогдчихгүй байна. Чи яалцчихгүй нэр өөрийнхөө уур чадвараа даван тууллаа та тий. Үнэг юм баяр үрээ. Эхний бунтын 6, бунтын 9, бунтын 8 гэл заах энэ горовч. Энэ гуравдын болохыг тоохгүй байна. 4 5 ороод ирсэн чи би үнэхээр өөр ингээ гайхаад эхэлчихсэн. Яамаар хамгийн сүүлд энэ дээр алдах үедээ л гэж яасан чи үнэхээр гайхалтай байна. Техник л байгаа тий. Гайхамшигтай юм аа. За одоо нэр үнэхээр ингээ яриад суугаад ах юм бол одоо хоёрын энэ гайхамшигтай сайхан яриануудыг ингээ сонсоод суугаад ах юм бол нэг үтгэл нэлээд хэдэн цаг болох юм байна. Бараг шүнжэнгөө яриа суусан ч багтахаар байна тий. Тэгэхээр одоо зарим нэг юм нь бол одоо дараа уулзахтаа сонсъё гэж одоо үлдээ. Нэвтрүүлгийн цаг бол одоо хэмжээтэй юм. Тийм ээ. Тэгэхээр бас гайхамшигтай сайхан ажлууд өрнүүлж байна. Одоо ингээд 1600 гаруй медаль гэдэг чи одоо юу гэсэн үг вэ те? Одоо яг тийм хэмжээний медаль авсан гадаадын улс орн бол байдаггүй л баг. Тийм ээ. Тэгэхээр зөвхөн одоо энэ оюуны спортоор ингээд 1600 гаруй медаль гэж юм. Тэгэхээр үнэхээр бас гайхалтай амжилт. Энийг бол үнэхээр гайхалтай гэж хэлэхээс аргагүй. Тийм ээ. Тэгээ манай хинэ наран дэлгэрийн хийж байгаа ажиллаж гисэн одоо энэ 160 орныг одоо нэгтгэж одоо энэ сайхан хил хуурынхаа энэ сайхан чуулганы хийх гэж шүү дээ. Хил хуурчдын чуулган гэж. Энэ бол бас л дэлхийд бас хийгдэхгүй тий. Дэлхийд одоо хаана энэ тэр хил хуурчд байд. Энэ хил хуур гэдэг юм ер нь хаана байдгийг тэрийг одоо мэдэхгүй усууд одоо зөндөөл байгаа шүү дээ тий. Тэгэхэд тэр болгоныг ингээд нэгэн дээвэр дор одоо бацгах гэж байна гэдэг бол үнэхээр бас гайхалтай ажил. Тэрэнд нь маш томоос том амжилтыг бас хүсье. Тэрийг ч гэсэн бүр очиж сонирхмоор тэр чуулганд нь очиж суумаар санагдчих. 26 онд 26 тий 8 сарын дундуур ихээр төлөвлөж байгаа. Тий. Тэгээд одоо 25 оны 10 сард болохоор Японы Хоккайдогийн Айно гэдэг газар одоо ерөөхдөө 50 улсын хил урчтын чуулган бол тэрэн дээр албан ёстой Монгол улс. Японы хавж бол арай амжихгүй байна. Монгол улсын төлөөгөө сууж ийдээ одоо. Тэгээд одоо ерөөхдөө бас одоо манай энэ телевизийг бол маш олон орнууд гэр сайн үздэг. Тэгэхээр манаас 21 аймаг тахан суугаас өглөө боломж та бүхнийгээс Монгол Хусаад хил урчтай холбооны пэйжийг бас та бүхэн орж үзээрэй. Бас өөрсдөө одоо хуур хөгжмийн тоглолдог хин тандгаа мэдгүй маш олон өглөө боломж нар байдаг. Тэгээ бид нар бас өөрсдөө ирэл хайгуул хийж сум баг аймагуудаар явдаг. Тэгээд одоо Дорногой, Өмнөгой гэдэг аймагуудаас ингээд тойрон явж тэндээ хил хуурын танилцуулах хөтөлбөр, залуу үедээ танилцуулах, танхим байгуулах гэдэг ажлууд маань хийгээд явж байгаа. Тэгэд 26 онд хийгдэж байгаа ажлын хүрээнд бид нар бас 21 аймгаа нэг бүсчлээд 8 юм уу 4 бүс хуваагаад эндээ ингээд Монгол улсад бүтэн тойрол үзүүлчихийг зорж байгаа. 160 улсаас ирж байгаа нэг улсаас нэг 10-аас 11 хүнийг ураад тэр дотор одоо хил хуур тоглоож, уралдааж, судлааж тэгээд телевиз те Англиас BBC ч юм уу ингээд энэ тухайн улсынхын даалдартай телевизүүдийн авчрах зорилтоор явж байгаа. Энэгээр юу гэсэн нэг талаасаа Монголоос сурчлах тий нэгдүгürt Улаанбаатарт одоо 3 хоногийн конференц хурлаа хийгээд цаашлаад одоо нэг 4 өдөр нь Монголыг тойроод аялаа. Тэр аялж явахдаа бас шалтгаантай байх хэрэгтэй тий. За эндээс олдсон олдрын газар Төв аймагт нэг хил хуурын танхим байх шээ тий. Төв байх шээ тий. За шаашлаад Өмнөгой гээд бүсчлээд ингээд хил хуурын бас төвийг байгуулж байгаа. Энэ юу гэхээр нэгдүгээр соёлын өвийг танилцуулах музейн одоо тухайн аймаг сумдын онцлог харуулсан үзүүр тэр нь хил хуурын холбоо болон хийцлэл тухайн аймгийн өглөө боломжтой хийсэн бүтээлүүдийг тавих жуулчд үзүүлэх тоглолт гэх хэмжлэн ийм төвийг бас байгуулах нэг зорилго ажиллаж байгаа. Тэгэхээр та бүхнийг ч гэсэн бас энэ үйл ажиллагаанд бас оролцоорой гэж урмаар байгаа. Тэгэхээр зөвхөн одоо 26 оны тэргүүл болохоор очно гэж бодох биш. Наанд бэлтгэл ажил явагдаж байгаа, уулзж байгаа уулз болгоноор бас идэвхтэй оролцож өөрсдөө бас таниулаарай. Тэгээ саяхан бас Өмнөгой аймагт очиод нэг охин манай эмээгээс одоо ингэж өвлөгдөж ирсэн. Ингээд бүр эртний юм 75 жил болсон хулсан хуурыг бас авчирч үзүүлчихсэн. Гэх мэтлэн ингээд айл болгонд эртний өвөө эмээгийнх нь үлдээсэн энэ үг хөгжмөд байдаг. Тэгэхээр энэ хөгжмөдөд надад ч ярих гэсэн үг маань бас тий өөрсдөө бас ингэж бас холбоонд хандаж яаж тоглох техникээ заалгаж өвлүүлэх төр өвлсөн хэрэг байвал та музейд тий тэрийг бас өвд бүртгүүлээрээ тий уламжлалт Монгол уламжлалт одоо хил хуурын музей гэж байгуулах гэж зориод одоо бид ажиллаж байгаа. Тэгээд Монгол улс суугаа
элчин сайдуудад бас ингээд санал хүсэлтүүдийг өгөөд ерөөхдөө бас зүгээр нэг цуглуулад авах биш. Ерөөсөө түүхтэй тухайн улсын ундаг урлаачийн тоглож исэн эртний хөгжмөдийг аль болох Монголд ч бол цуглуулахар зорж байгаа. Тэгээд энэ дотор уламжлал хэл хуурын танхим, олон улсын хэл хуурын танхим гэдэг бүр томын зохицлбор гаргахаар ингээд зориод ажиллаж байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бас ингэж бас үзэх хэрэгтэй. Тэгээд яг бидний бас зорж байгаа зорилт хүн болгон морин өөрийг ингээд тоглоод байж чадахгүй ч гэсэн энэ хэл хуур гэдэг хөгжмөөр бариад энэ татах тэр техникийг зааж хүн болгонд боломжтой. Тэгэхээр энэ хэл хуурын аялгыг зүгээр ингээд татах төдийл хүний дотоод энэ эрчим энерги сэргэж идэв. Тэгээ хүний одоо зүрхэн үрд буюу их үүсгэл гэж байдаг. Тэг яг энэ үүсгэлийн хүрдийн эрчмийг бас энэ хуурын аялгыг тэгшилж идэг. Тэгэхээр нөгөө жавар үрэх гэж ядчих тийм зарим хүмүүс ханддаг байхгүй айлд очиод нэг дуулж чадахгүй тэгээ нэг хуур ингээд эн чинь аваа явахад амар юм камалаад хааж явчих тийм тэгээд бүх төрлийн аваа зүгдийг гаргадаг юм орчин электро хипхопч дуурайд тэр сайхан уртын дууны аялгууд хүртэл тоглоод болоод энэ татлууд хүртэл байна гэд хүртэл ингээд ханд сурж байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бас нэг сурах боломж бүрэн боломж байгаа шүү гэж хэлсэн байна. Баярлалаа. Бид нар ч гэсэн бас нэг мэдээллийн тал дээр ч гэсэн бас хамтарч ажиллахыг бас зорино та бүхэнтэйгээ тий хийж бүтээж байгаа энэ гайхалтай сайхан ажилт чинь бас нэг олон нийтэд түгээх тал дээр нь бас дэмжиж ажиллана гэдгээ бол одоо би одоо хувийн зүгээс болон одоо энэ байгууллагын зүгээс өөрөө мэдээд хэлчих. Тий үнэхээр бас гайхалтай сайхан ажил л да. Тэгээ би яг түрүү хэлчихсэн. Одоо ингээд манай одоо хөдөөнийх манай өвөөгөөс ирсэн, эмээгээс ирсэн, манай дээсээс ирсэн гэдэг нэг хатганд боогоод ингээд нэг бүр ингээд нэг юм тэгээ далд хийцэн ингээд хадгалаад байдаг шүү дээ. Зарим завж үзээгүй ч байдаг гэж бас магадгүй тий. Тийм юм хүмүүс одоо хүн авах гэж байгаа юм биш авчраа сайхан ингээд зураг хөрхийг авахгүй болоод тэр орон нутагт тийм судлуулаад тий. Тиймэр тэр үеэс одоо өглөө дээрс юмуд байна. Тэдвэр зуны юм байна гэдэг юм тодорхойлуулаад тэгээ сайхан авчирч бүртгүүлээрээ тэгээ буцаагаад гэртээ байж хадгалж болно шүү дээ тийм нь бас мэрсэрийн хөдөөгөр зөндөө байгаах гэж бодож байна. Маш байдаг. Тэгээ багууд ялангуяа багт бол маш их байдаг. Тэгээд манай холбоо сая хэл хамгааллын ерхий газартаас хамтраад одоо Монгол улсын одоо дорнотын хэлд одоо албач байгаа албагч нар болон гэр бүлт нь одоо соёлын үеийг танилцуулж очиж үйлчилж ажилласан. Тэгээд хөгжимд одоо хөгжмөр сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхээр очиж бас оролцож явах тэнд ч хүртэл ингээд хуур хөгжим байгаад мөртлөө яаж тоглохыг мэдэхгүй байсан байх шээ. Тэгээд нөө хуур хөгжмөө тоглоход байгалаа илүү хайрлах, илүү хин их орныгаа одоо бидний одоо ганц их оронч хүмүүс ч одоо бид хэлийн одоо мананд байгаа бааtruуд шүү дээ. Тэгээд тэр хүмүүс маань хүртэл бидний эртний хөгжим тэг бидний өвдөх шүү гэдэг хүртэл ингэ илэрхийлж байгаа юм их гоё харагдчихсэн. Тэглэгээ яах вэ? Гайхалтай шүү. За тэгээд манай гэрийн бас жаврыг дуу хуураар тий оюун ухааны академи одоо гайхалтай сайхан үзүүлбэрийг үзүүлсэн хоёр зочиндоо баярлалаа. Сонирхолтой байлаа үзүүлсэн үзүүлбэрүүд нь. Тэгээд нэвтрүүлгийн аас тоглон суусан нийт үзэгчдээ бас баярлалаа. Зочноо уурж оролцуулсан танд баярлалаа. Сонирхолтой яриа өгнүүллээ. За тэгээд зорьсон ажил төрөл нь сэтгэлсэн сайхан бүтэх болтугай. Үнэхээр бас Монгол гэдэг орныг дэлхийд сайхан сурчлан таниулж байгаа. Энэ сайхан гигэн үүсэлт нь амжилт хүсье. За тэгээд дараа дахин сайхан уулзахын хэрэгэл тавья. Сонсох мэдэх зүйл бол хоёр тунд маш их үйл шүү. Одоо үнэхээр чих онгойж байна. Гайхалтай сайхан байна. За тэгээд нэвтрүүлгийн дөрөв өндөрлөө. За тийм. За өнөөдөр амралтын өдөр бас гэрт маань зочилсон зочид маань Монголын оюун ухааны академийн захирал Хатанбаатар, за мөн Монголын угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Наран Дэлгэр маань хүрэлцэн ирлээ. За баярлалаа баярлалаа. За дараагийн дугаараар ирээ уулзъя. Баярлалаа үзэгчдээ. За баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, үндэсний үйлдвэрлэгч Creative Kitchen тавилгын үйлдвэр